Ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар нойтон цас бороо орох төлөвтэй байна. Мөн энэ сарын 12-ын 13-нд цасан болон шорон шуурах тухай холбогдох албанаас анхааруулга мэдээллээ. Тодорхойлбол 4-р сарын 11-нд зарим газраар 12-13-нд Алтай уулархаг нутгаар салхи секундэд 14-өөс 16 м, зарим үед 20 м хүрч цасан болон шорон шуурна. Иймд малаа ойрын бэлчээрт гаргах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хараа хяналтгүй орхих, мөн холын замд гарахгүй байхыг малчид тээвэрчдэд холбогдох албанаас анхааруулга мэдээлсэн юм. Ерөнхийдөө 11-нд зарим газар 12-13-нд аймгийн ихэнх нутгаар бороо нойтон цас орохоор байгаа. За салхи шуурганы хувьд бол 11-нд Алтай уулархаг нутгаараа 12-13-нд бол ихэнх нутгийг хамарч хүчтэй салхины урд 16-аас 18 м, зарим үед 20 м хүрч хүчтэй цасан болон шорон шуурхаар байгаа. За агаарын температурын тухайд бол Алтай өвөр говь, за хүүш шарга, халиун бэгрийн говь хоолоогоор л шөндөө нэмэх 2-оос 7 градусын дулаан, өдөртөө нэмэх 15-аас 20 градусын дулаан. За бус уулархаг нутгаар шөндөө хас 2 градус хүйтнээс нэмэх 3 градусын дулаан. За өдөртөө нэмэх 10-аас 15 градусын дулаан ийм байхаар байгаа. Ерөнхийдөө манай Ус цэгүр орчны шинжилгээний төвөөс өчигдөр өдрөөс эхэлж анхааруулга мэдээ өгөгдсөн байгаа. Ойрын өдрүүдэд нэлээд хүчтэй салхи шуурхтай, ялангуяа 12-13-нд аймгийн ихэнх нутгийг хамарч хүчтэй салхи шорон шуурх учраас малчид иргэд хөдөлмөрчдөд цаг агаарын бүх төрлийн мэдээлэл, анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагаас сайтар авах хэрэгтэй. За ерөнхийдөө энэ хүчтэй салхи шуурна гэсэн өдрүүдэд хол замд гармаар байгаа. Тээвэрчид, жолоочд. За мөн одоо малчид маань өндөр настан, бага насны хүүхэд ийм хүмүүсийг одоо малд гаргахгүй ойрын бэлчээрт малаа бэлчээрлүүлэгч байд юм уу. Ерөнхийдөө л энэ цаг агаарын биднээс зарлж байгаа энэ мэдээллийг маш сайн авч ашиглах хэрэгтэй байна.